Эрхэм үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Компани засаглал өнөөдөр ямар байгааг тоон тойм хөтөлбөр зах зугаас нь үзүүлэхээр бэлтгэлээ. За зах зугаас нь гэж хэлдгийн учир нь компани засаглал гэдэг бол олон тооны шалгуураар хардаг их том ойлголт юм. За засаглал гэдэг нь тухайн улсын иргэдтэй хүрч үйлчлэх чадварыг хэлдэг. Тэгвэл компани гэдэг үгийг нэмэх юм бол компани засаглал гэдгийг та бид тухайн компани ажилтан албан хаагч хувьцаа эзэмшигчтэй яаж хүрч ажиллаж байгаагаар нь дүгнэх ойлголт гэж харж болно. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 69 тоо тогтоолоор компани засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталснаар манай улсад компани засаглалыг хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлоготой болсон юм. За энэ бодлогыг хэрэгжүүлэх тодорхой нэгжигч байгуулсан. Компани засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй компани засаглалын үндэсний зөвлөлийг санхүүгийн зохицол хорооны 2011 оны 11 дугаар сарын 16-ны 187 тоо тогтоолоор байгуулсан байдаг. Компани засаглалын үндэсний зөвлөлд эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк, санхүүгийн зохицол хороо, төрийн өмчийн хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоо, компани засаглалын хөгжлийн төв, Монголын хөрөнгийн бирж, Монголын банкуудын холбоо гэсэн 9 байгууллагын төлөөлөл багтсан байдаг юм. За ерөн сайн засаглалын олон улсын нийтлэг хэрэглэгддэг шалгууруудыг хараад үзэх юм бол эрх чөлөө, хариуцлага, улс төрийн тогтвортой байдал буюу хүчирхийлэл хэрэглэхгүй байх, засгийн газрын үр нөлөө, зохицуулалтын чанар, хуулийн хэрэгжилт, авилгын хяналт гээд 6 шалгуурын нөхцөл бий. Тэгвэл компани засаглалын хувьд ямар байгааг нээлттэй гэж тодтогддог хувьцаат компаниудаар бас харцгаая. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 328 хувьцаат компаниас 120 компани үйл ажиллагааг өнгөрсөн онд хуулиар хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй бас өөрийн өмч хөрөнгөгүй болсон гэдэг шалтгаанаар үйл ажиллагааг нь одоогоор зогсоосон. За Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ногдол ашгаа тарааж байгаа байдлаар нь засаглалыг нь сонжоод харчих юм бол бас санхүүгийн зохицол хорооны 2010-аас 2012 оны мэдээлэлээс харж байхад бол 2010 онд нийт 376 хувьцаат компаниас 109 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлаад зарлаж хуралдуулсан бол 2011 онд бүртгэлтэй нийт 336 хувьцаат компаниас 124 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлыг зарлаж хуралдуулсан байна. 2012 оноос компани тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн юм. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр 2012 онд 328 хувьцаат компаниас 171 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан хугацаанд хурлаа хийсэн байдаг. За 2012 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан хувьцаат компаниудаас төрийн өмчийн 23, төрийн өмчийн оролцоотой 30, хувийн өмчийн 275 хувьцаат компани байсан юм. 2013 оны үйл ажиллагааны ашгаас тараахаар болоод байгаа компаниудыг Монголын хөрөнгийн биржийн сайтаас бас та бүхэнд дамжуулж хэлэх юм бол 4 компани л байна. Гэрмс центр хувьцаат компани энэ оны 2 дугаар сарын 19-ний өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа хийж энэ сарын 20-ны өдрөөс эхлэж ногдол ашгаа тараахаар болж байна. За дараагаар нь говь хувьцаат компани бас адил энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор ногдол ашгаа тараахаар болсноо мэдэгдсэн байна. Тэгвэл Тахикок хувьцаат компани энэ оны 5 дугаар сарын 1-ний дотор ногдол ашгаа тараана гэж мэдээлсэн байна. Санхүүгийн салбарт ажилладаг BDC хувьцаат компани 10 дугаар сар гэхэд ногдол ашгаа тараана гэж Монголын хөрөнгийн биржид мэдээлэл ирүүлсэн байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хувьцаа эзэмшигчдийн дансны тоо нийтдээ 771,143 ширхэг данс байна. За үүнээс хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу та бидний хэлж заншсанаар их бага хувьчлалын ягаан цэнхэр тасалбарын үрээр данс нээсэн 447,800 иргэн байдгийн байна. Их бага хувьчлалын үеэс хойш шинээр 323,343 ширхэг данс нээгдсэн байдгийн байна. За холболтын 130,304 данс нээлгсэн байна. Дансны эзэмшигчдийг иргэн аж ахуй нэгжгээд харах юм бол Монгол иргэд 766,986 байна. Гадаадын иргэн 1643. Харин аж ахуй нэгжийн хувьд бол Монгол 2361 аж ахуй нэгж данс нээлгсэн байдаг бол гадаадын 153 аж ахуй нэгж данс нээлгсэн байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны дүнд эзлэх хувь хэмжээг нь харцгаая. Гадаад аж ахуй нэгжүүд дийлэнх хувийг буюу 52% эзлэж байна. Харин дотоод аж ахуй нэгжүүд бол 17% эзлэж байна. Ногоон өнгөөр та бүхэн харж байна. Дотоодын иргэд 22% эзлэж байна.
За гадаад иргэд бол нийт гадна дотны хөрөнгө оруулагчдын арилжааны дүнд эзлэх хувь хэмжээгээр бол 9% байна. За төвлөрсөн хадгаламжинд буюу үнд цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй хувьцаат компаниудын үнд цаасыг салбараар нь аваад үзэх юм бол барилга тээврийн салбар 25%-ийг эзлэж байна. Уул уурхай 18%-ийг, хөдөө аж ахуйн салбар 20%-ийг, үйлчлэгээний салбар 18%-ийг, аж үйлдвэрийн салбар 19%-ийг эзлэж байна. Эндээс та бүхэн харж байна хамгийн ихэн барилгын салбар байна. Үүний дараагаар хөдөө аж ахуйн салбар. За ийхүү хувьцаат компани гэлтгүй бусад компаниудын хувьд нийт бизнес эрхлэгчдийн нийтлэг гаргадаг хандлагыг компани засаглалын үндэсний зөвлөлөөс гаргасан байдлаар харах юм бол одоо хүртэл 90-ад оны бизнес сэтгэлгээгээр хандаж байна гэж дүгнсэн байна. Хувьцаа эзэмшигч төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс бусдад ашиг орлогоо эзэмшиж байгаа хувьтай тэнцүү байдлаар хуваалцах сонирхол бага байна. Компани өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох. За гүйцэтгэх захирлын хувьд бол орлогоо нуух, хамаатан садангаа ажилд авах, сонирхлын зөрчилдөө гэрээ хилцэл хийх, хууль журмыг мөрдөх хэрэгжилтийн байдал бол хангалтгүй гэж дүгнсэн байгаа юм. Монголын бизнесийн практик нь хуулийн цорхойг ашиглаж ажиллаж болдог гэсэн ойлголттой байна. За бусдын өмнө хариуцлага хүлээж нийгмийн хариуцлагатай байхыг ухамсарлах байдал бага гэж гарсан байгаа юм. За компани засаглалын талаарх ойлголт тааруу, сайн засаглалтай байх нь уг нь бол хөрөнгө оруулалтыг татах, хамтын удирдлагаар хангах, урт хугацаанд оршин тогтнох үн цэнийг бий болгодог. Ийхүү хувьцаат компаниудын болоод бусад хаалттай компаниудын байдлыг аваад үзэх юм бол бодит байдал дээр компани засаглалын хувьд тааруу байдал их ажиглагдаж байна. Голцоо төлөөлөн удирдах зөвлөлийн түвшинд асуудал харагдаад байгаа юм. Бусад компаниудын засаглал өнөөдөр ямар байгаа тухайд бид хөтөлбөрийг үргэлжлүүлээд хэдэн ормын дараа компани засаглалын үндэсний зөвлөлийн дарга санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Ганбаяртай харилцуулна. Тэгэхээр бусад компаниудын хувьд гэх юм бол та бидний хамгийн их оролцоотой байдаг банкны салбар, даатгалын салбар гэх мэтлэн бусад компаниудын засаглал өнөөдөр ямар байна вэ гэдгийг бүгдээ хэдэн ормын дараа тодруулъя. Хөтөлбөрийн үргэлжлүүлэлд бид компани засаглалын үндэсний зөвлөлийн дарга Ганбаяртай харилцах байна. Танд үзэгчдийн хүмүүс энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр одоо компани засаглал гэдээ харахаар хувьцаат компаниуд уу, нээлттэй компаниуд дээр бид илүү их төвлөрч ярих юм л да. Нөгөө талаараа төрийн байгууллагуудын засаглал ямар байна? За тэгээд хувийн компаниудын засаглал ямар байна гэдэг асуудлаас зөвхөгдөн. Хамгийн эхлээд хоёулаа бас төрийн байгууллагуудын засаглал өнөөдөр ямар байна гэдэг дээр оръё. Танаас олон улсын санхүүгийн корпорацтай хамтраад компани засаглал дээр тодорхой судалгаа хийсэн байна. Тийм байгаа. Өнгөрсөн хугацаанд 11 оны одоо мэдээлэл дуулсан байдлаар бүх топ 20 компанид одоо засаглалын судалгаа хийсэн байж байгаа. Ингээд засаглалын судалгаа хийж явж байхад яг компаниуд бол өөрсдөө тодорхой хэмжээгээр засаглалаа ойлгоод хэрэгжүүлэх шатанд тодорхой хэмжээний арга хэмжээ аваад явж байна л да. Энэ компаниудын тавьж байгаа гол хүсэл шаардлага бол та нар ганцхан компаниудын засаглал цайтай гэж шаардаад ах юм аа. Энэ төрийн байгууллагуудын төрийн эрх бүхий одоо албан тушаалтнуудыг гаргаж байгаа шийдвэр дээр бас нөгөө сайн засаглалтай байх, нөгөө засаглалын ил тод нийлэлтэй, хяналттай, хариуцлагатай гэдэг зарчим маань одоо хэрэгждэг байх талаас түлхүү анхаараач гэдэг асуудал бол нэлээх шаардлага хүсэлт тавьж явж байгаа л да. Одоо төрийн байгууллагууд гэхээр бас тодорхой нэг жишээн дээр ярилцъя л да. Жишээ нь Монгол банк буюу Төв банк тийм ээ. Иргэдийн болоод аж ахуйн нэгжүүдийн ганц том асуудал болоод байгаа зүйл нь төгрөгийн ханшийн уналт буюу одоо өнгөрсөн оноос хойш долларын ханш төгрөгтэй харьцаж байгаа байдал нь 30 орчим хувиар унжлаа л да. Тэгэхээр банкуд бол доллараар зээл олгодог 10 оны банкны хуулийн дагуу. Гэтэл зээлдэгчид өөрсдөө өнөөдөр одоо жишээ нь 30 орчим хувийн алдагдaltaй явж байна л да. Төгрөгийн ханш унаад байгаа учраас. Энэ байдлыг эргэж одоо хуулинд нь эргэж харах, өөрчлөлт оруулах байдлаар харах ёстой юу? Энэ одоо засаглалд нөлөөлж байгаа том асуудал мөн үү? Энэ үнэхээр тийм байлгүй яг уу. Одоо үндсэндээ бол үндэсний мөнгөний тэмдэгтийн үндэсний одоо валютын худалдан авах чадвар гэдэг бол одоо улс орны эдийн засгт бол маш чухал үр өгөөлтөй. Ялангуяа бид нар худалдааны баланс алдагдaltaй байдаг энэ улс орны хувьд бол байнга гаднаас бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа. Ялангуяа барилгын салбар, тийм байгууллагын салбарт бол нэлээд бүтээгдэхүүнийг бол импортоор орж ирдэг. Энэ талаас нь ерөн харахад бол энэ валютын ханшийг тогтвортой байрна гэдэг бол тухайн улс орны үндэсний аюулгүй байдал, өсөлт чадрыг бол нэг талаас маш хангадаг зүйл байж байгаа. Гэтэл яг өөрчлөлт сая хэлснээр бол энэ ялангуяа энэ зээл олохдоо арилжааны банкуд бол одоо валютаар зээл олох асуудал бол нэг л түгээмэл байдаг. Та сая хэлээ 30%-аар одоо ханшийн өсөлт өнгөрсөн жилийн хугацаанд бий болсон гэж байгаа. Энэ нэрслэр валютаар одоо зээл авсан аж ахуйн нэгжүүд нь зээлийн хөвгө төлөхөөс гадна бас 30% одоо энэ валютын ханшны эслийг өөрсдөө хүлээж алдагдал хүлээж явж байгаа нь бизнес байгууллага үйл ажиллагаа хэвийн үйл ажиллагааг алдагдуулах ашиг алдагдaltaй ажиллахад бас гол нөлөөлж байгаа хүчин зүйл болоод байна л да тийм.
Гэтэл бид нар чинь нөгөө үндэсний мөнгөнд тэмдэгтээр яг үүлийг хийх ёстой гэдээ бас хуультай. Тий. Тэгээд одоо долларын хадгаламжтай манай улс тийм ээ. Тэрүүгээр их онцлогтой юм л да. Тэгэхээр манай арилжааны банкуудын засаглалын асуудлыг өнөөдөр ямар төвшөнд харж байна? За арилжааны банкуд бол яг хуу засаглалын гол үндсэн 4 зарчим байгаа байхгүй. Ил тод нээлттэй хяналттай хариуцлагатай гэж байгаа. За яг хуу тодорхой хэмжээгээр бол арилжааны банкуд өөрсдийнхөө төвшөнд бол туустай байж байгаа. Компани тухай хуулиар бол заасан байж байгаа. Хувьцаат компани болон олон нийтэд сөрөг татан төвлөрүүлж байгаа компаниуд туусын гишүүд нь засаглалын сургалтанд суусан байна гэдэг. Одоо ингээд хараад байхад нийт арилжааны банкуудын бараг талаас илүү хувь нь туусын гишүүд нь сургалтанд суугаагүй байна л да. За бид нар ямар нөхцөл байдал шаарддаг гэхлээр засаглалыг хэрэгжүүлнэ гэдэг нь зайлшгүй энэ туусын гишүүдийн мэдлэг чадвар, тэдний гаргаж байгаа шийдвэр, тэ ил тод нээлттэй байдал бол маш чухал байдаг. Энэ тал дээр бол ялангуяа туусын гишүүдийг сургалтанд сууж засаглалын талаарх үндсэн ойлголттой болж компани хууль болон холбогдох эрх зүйн одоо энэ баримтчигдад танилцж түүний хэрэгжилтэнд одоо анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Тэр талаас засаглалаа сайн мэдж байгаа тохиолдолд компани ерөн дээд байгууллага бол тууз байж байгаа. Ялангуяа туузын түвшинд гарч байгаа шийдвэр бол илүү үнэн бодиттой байх нөхцөл болцоо бий болох юм л да. 2000 он Дэлхийн банкнаас манай арилжааны банкуудын засаглалыг 100% ононоос 70% гэж дүгнжсэн бол сая танахаас олон улсын санхүүгийн корпорацтай хамтраад 74% гэж гаргасан байна. 4%-аар дээшилсэн байна. 2000 оноос хойш 5 жилийн хугацаанд бас нөхцөл байдал арай дээрцсэн байдал харагдаж байна. Гэхдээ энэ дэр нэг А, Б, В, Г, Д гэсэн үзүүлэлтээр харахад туузын хэмжээнд хангалтгүй харагдаж байна. Төлсөн хувь. Яг тууз гэдээ яг харахад бол манай компаниуд хэдийгээр одоо гол үзүүлэлт нь юу юм л байгаа. Тэрс компани туузын гишүүд нь арилжааны банкудын туузын гишүүд нь бол нэгдүгээрт засаглалын түвшинд бол тодорхой ойлголттой олон жил хэрэгжлээд явсан байж байгаа. Нөгөө талаас бол энэ туузын дээрх энэ аудитын хороо тэр тусмаа одоо дотоод аудитын албаны ажиллах өөрөг оролцоо бол асар чухал байдаг л та. Энэ тал дээр ялангуяа одоо туузын дээрх одоо эрсдлийн хороо байлаа гэхэд эрсдлийн хороо нь бол төдий одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулах байдал бол алдагдчихад байгаад байгаа. Энэ хорооны тусламжтайгаар одоо тухайн банк, тухайн одоо компани эрсдлээ тооцож, эрсдлээ бууруулах чиглэлээр дөрвтэй арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм л та. За сая өөрөө хэллээ тийм ээ одоо 30% алдагдал хүлээгээд байна гэж. Өөрөөр хэлбэл одоо энэ банкны тухай хуулинд угаасаа тусгасан байгаа л да. Одоо гадаад валютыг зайлуулж болно гэдэг. Энэ асуудал маань нөгөө талаас банкуд ерөөсөд валютын ханш, долларын ханш өсөхөд банкуд өөрсдөө одоо эрсдэл хүлээх шаардлагагүй болчиход байгаа байхгүй. Зээлээд доллар гаргана. Гэхлээр зөв нөхдөөд зээл авж байгаа тэр аж ахуйн нэгжүүд өөрсдөө тэр ханшийн эрсдлийг хүлээгээд байгаа. Нөгөө талаас бизнесийн үйлдвэрлэгаанд бол нэлээд томоохон хүндрэл бэрхшээл болчиход байгаа. Судлаач байгаа. Монгол банкны асуудал бас эргэл орох гэдэг юм л да. Санхүүгийн зохицуулах хороо гэхэд бас дээр удирдах одоо зөвлөл тийм ээ 7 хүний бүрэлдэхүүнтэй. Монгол банк бол мөнгөний болгон зөвлөл гэж байгаа тийм ээ хүндлэнгийн бос одоо эдийн засгчдыг багтаасан. Яг удирдах зөвлөлгээд харах юм бол байхгүй. Байх шаардлага байгаа гэдэг нь харагдаад байгаа шиг байна л да. Та нар яаж яадаг вэ? Ерөн бол тухайн улсын тийм ээ одоо нөгөө талаас үндэсний мөнгөний нэмтийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, инфляцийг барих. За тэгээд валютын ашиг дуттай байх талаас бол заашгүй нэг хүний шийдвэрээр биш тодорхой хэмжээгээр нөөдрөх зөвлөл байдаг юм уу? Энэ хорооно байдаг юм уу? Тэр нь хуралдаж ээж олон таас нь бодит шийдвэр гаргах нь илүү чухал харагдаж эхэллээ. Одоогийн байдлаар ямар нөхцөл ажил харагдаж эхэллээ тэр нөхцөл зэрэг ерөөдөө энэ эдрийн гаргаж байгаа шийдвэр нь яг нэг хүний шийдвэр байгаа учраас ерөн бол энэ валютын ханш өсөх нь бол эдний одоо гол бодлого биш мөнгөний бодлого чухал гэсэн байдлаар нэг ерөөдөө ажиллаад байгаа нь яг өнөөдөр нийгэмд одоо эдийн засгт одоо бий болсон энэ валютын ханшийг өсгөхөд одоо өсөлтнөөс нэлээд сөргөөр бас нөлөөлөд байна гэж бодож байна. Гадны төв банкуд бол удирдах зөвлөлтөй ажиллаж байна. Байлгүй яг гадны төв банкуд бол хойш 5-аас дээш удирдах зөвлөлтөй байж ээж удирдах зөвлөлийн хурлаараа мөнгөний бодлого тодорхойлох тийм ээ. Интервенц хийх, за тэрсэн одоо валютын ашиг барихад бол тэдний үл үүрэг оролцоод асар чухал байдаг л та. Одоо тэгэхээр санхүүгийн салбарт бас үйл ажиллагаа явуулж байгаа. Даатгалын компани засаглалын асуудлаас хөндөгдөнтэй. Сүүлийн үед бас хууль эрх зүйн таатай орчноор даатгалын салбарын хүрээгээ хүчтэй тэлж байна л да. Тоо хэмжээ, актив хөрөнгийн хувьд ч гэсэн. Үүнийг дагаад бас засаглалын асуудал хөндөгдөх байх. Хариуцлагын асуудал өнөөдөр ямар вэ? Ерөнхийдөө бол даатгалын салбарт харахад даатгалын нийт 17 даатгалын компани байгаа. Одоогийн байдлаар нийт хөрөнгийн хэмжээ 107 тэрбум төгрөг байгаа. За тэнцэнээс бол одоо эзэмшийн хэмжээ 54 тэрбум, өртөлбөрийн хэмжээ 4.8 тэрбум байгаа. За даатгалын компаниуд дунджаар нэг 7.5% өгөөжтэй 13-ны байдлаар бол ажилласан байгаад байгаа. Гэхдээ бол даатгалын салбарыг бол хараад байхад ерөн бол даатгалын компани ч нөгөө талаас банкны одоо охин гэдэг юм уу банкны тодорхой хэмжээгээр хамааралтай үйл ажиллагаа бол маш ихээр явуулдаг. Нөгөө талаас
Нөгөө талаас өмчийн эзэн өөрөөсөө компаниг гүйцэтгэх хөдөлгөөний ажлыг хийгээд байгаа учраас даатгалтын салбар эрсдэлд оруулах асуудал бол нэлээд одоо эрсдэл өндөртэй байж байгаа. Өөрөөр хэлбэл нийт хөрөнгө буюу одоо энэ 107 тэрбум төгрөгийн хөрөнгөөр одоо тэрнээс хэд дахин илүү хэмжээний хөрөнгөнд даатгал олсон гэдэг учраас утгаараа энэ ялангуяа даатгалын нөөц сангийн хэмжээ одоо нийтдээ бол 43 тэрбум төгрөг байж байгаа. Энэ 43 тэрбум бол өсөлтөд хангалттай байж чадахгүй байгаа. Санхүүгийн хорооны одоо зүгээс одоо жил болгон энэ даатгалын компаниудын дөрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч явж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ нэг даатгалын компани дөрөж 2 тэрбумын одоо дөрмийн сантай байх хэрэгтэй гэж шаардлага тавьж байгаа. Яваанд бол 4 тэрбум болоход нэмэгдүүлэх боломж олгож байгаа. Нөгөө талаас даатгалын компаниудын гол зүйл нь 43 тэрбум төгрөгийн одоо нэг дөрмийн сан нөөц сангийн хэрхэн яаж хөрөнгө оруулалт хийх вэ? Хэрхэн яаж одоо тухайн мөнгийг одоо тархан байршуулах уу гэдэг асуудал бол чухал болдог. Бидний зүгээс бас саяхан даатгалын сангийн нөөц сангийн энэ хөрөнгийг ялангуяа хөрөнгийн биржид хөрөнгийн зах зээлд одоо хувьцаа худалдаж авах боломжийг олгож өгсөн. Гэхдээ бидний тавьж байгаа нэг бодлого бол ялангуяа одоо энэ хувьцаат компаниудын хувьцаа худалдаж авахдаа зөвхөн хөрөнгийн биржийн А самбарын хувьцаа буюу засаглал сайтай нэлээд сайн үйл ажиллагаа явуулж байгаа ноог л тараадаг тийм ээ. Тэм компаниудын одоо 10-аас дээшгүй хувийг худалдаж авах боломжийг олгож өгсөн. Энэ бол нөгөө талаас хөрөнгөний зах зээлд орж хувьцаа худалдаж авах боломжийг нэмэгдүүлэх тийм. Эндээс хөгжлүүлээд нэг асуулт асууад манай хувьцаат компаниуд 51% алдахгүй тулд зээл аваа яваад идэг л да. Нэг ёсондоо алдагталтай ажиллаад байна. Энэ нөхцөл байдал цааш одоо яаж шийдэх вэ? За ерөөхдөө бол харахад 13% байдал дарилжааны банкуд маань ойролцоогоо нэг 34% 35% одоо цэвэр өгөөжтэй ажилласан. Өөрөөр хэлбэл нийт одоо борлуулалтынхаа одоо соож байгаа цэвэр ашигнууд 34% та буюу ашигтай ажилладаг. За тэгэхээр хувьцаат компаниудын одоо тооцоог харахад бол тийм ээ топ 20 хувьцаат компани гэхэд бол өртөлбөрийн хэмжээ нь бол 365 тэрбум, нийт хөрөнгөнд 772 байх жишээтэй. Өөрөөр хэлбэл одоо нийт одоо хөрөнгөнд ногдоход өртөлбөрийн хэмжээ бол 47% та байна гэдэг. Арилжааны банкуд хувьцаат компаниуд ч өөрсдөө нэмж хувьцаа гарах боломж байгаад байтал тэр боломжийг ашигладаггүйгээр банкнаас зээл аваад байгаа жишээтэй. Өөрсдөө тэгээд одоо ханшийн эслэг өөртөө хүлээгээд дээрс нь зээлийн хүүтүүлээд байдаг. Тэгээд бизнесээ байгуулсан зүгээр л нэг банкны салбарыг дэмжих, банкнаас зээл авч одоо үйл ажиллагаа явуулахад одоо анхаарал байгаа нь одоо төлхөө энд харагдаж байна. Тэгээд топ 20 компани одоо нийт цэвэр өгөөж нэхэд 6.7% та байна шүү дээ. Арилжааны банк ч 34% та өгөөжтэй байхад энэ талд нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл байж байгаа. Нэгдүгээрт бол яг зээлийн хүүгээ төлөхийн тулд одоо хувьцаат компаниуд үйл ажиллагаа нэгдүүлж явуулаад байна. Хоёрдугаарт бол татвараас цогтох зорилгоч байдаг юм уу? Илт дот тайлгнах асуудал бол нэлээд сул байгаа нь одоо энэ олонсын санхүү корпорацтай хийсэн судалгаар бол нэлээд ажиглагдчихж байгаа. 2012 оноос компани тухай хууль хэрэгжиж явж байна. За энэ оноос үнэт цаасны тухай хууль хэрэгжиж явж байна. Хууль хэрэгжсэн орчинд асуудлууд бас эерэг байдлыг харуулад байна л дээ. Бодит үр дүн яаж харагдаж байна? Яг хууль бол бид нар хууль бол батлагдаж байна. Хууль бол нэлээд боломжийн хүрээнд болцсон байж байгаа. Хуулийн хэрэгжид бол нөгөө талаас хангалттай байна. Ялангуяа бид нар одоо сайн засаглал гэж яриад байгаа тийм ээ. Засаглалыг хэрэгжүүлдэг гол байгууллага компани төлөөлөгөнд төрсөн зүйл шүү дээ. Төлөөлөгд зөвлөлийн одоо гол тавьж байгаа шаардлага бол та тууцсан гишүүн байханд бол засаглалын сургалтанд сертификат авсан байх хэрэгтэй гэж байгаа. Гэсэн хэдий боловч нэг компани энэ удирдлагууд бол энэ засаглалын сургалтанд суухгүй ерөнг бол энэ компанийнхаа одоо хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байх асуудал нэлээд төлөв тавигдаад. Тэмч байгаа учраас ерөнхийдөө энэ жилээс ахуулаад хэрвээ одоо тухайн компани тууцсан гишүүд сургалтанд сууж сертификат аваагүй байх юм бол тухайн тууцын хурал одоо хүчин төгөлдөр бус тууцсан гишүүд нь эргэцүүн чадамжгүй гэдэг асуудал яригдах хэрэгтэй. Тийм учраас хувьцаат зөвчний хурал бол 4 сарын 30-наас өмнө бол хийж дуусгах хэрэгтэй. Тэрнээс өмнө тууцсан гишүүд сургалтанд суугаад хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж тухайн одоо тууздаа одоо үлдэх тэр боломжийг хангахгүй бол хувьцаат зөвчний хуралаар одоо туузаас огцруулах арга хэмжээг бол зайлшгүй аваа гэдэг асуудлыг манай үнцаасны газарт бас шаардлага тавиад байгаа юм л да. Засаглалын тухай сургалтыг та бас тодруулаач. Ямар давтамжтайгаар ямар зохион байгуулалтаар болдго юм бэ? Ер нь бол одоогоор нэг компани засаглалын сургалт явуулдаг нэг 11 одоо сургалтын байгууллага байна л да. Компанийн хөгжлийн төв, худалдаа ажуун танхим, аяз олох шийдлийн холбоо, удирдлагын актив тийм ээ гэсэн одоо хэдэн байгууллагууд явуулж байгаа. Засаглалын сургалтыг бид нар явуулах гэж албан ёсны сертификатжуулах сургалтыг манай үндэсний хөтөлбөрийн хүрээнд үсгийн зөвлөлөөс 3 өдрийн сургалтын хөтөлбөрийг гаргасан байж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд сургалтанд суугаад албан ёсны сертификат авна. Тэр сертификат нь бол
яг дахин давтагдахгүй өөрснөө гэсэн гэрчлэгээний дугаартай сургалтанд суусан хүмүүсийн мэдээлэл маань одоо манай үндэсний зөвлөлдөр бүртгэгдэж явна. Тэгснээр одоо бид энэ компани тооцоо гişүүд сургалтанд суусан байна уу суугаагүй байна уу гэдэг нэгдсэн мэдээлэлтэй болж олон нийтэд бол ил тоо тайлгнах асуудлыг манай компани зөвлөсөй тайлан дээр нэлээд тодорхой болгосон байна. Өөрөөр хэлбэл одоо тухайн компанитай ямар нэгэн харилцах тооцоотой бид зөвхөн одоо компани гүйцэх удирдлага ингэлээ тэглээ гэж ярьдаг болохоос биш. Компани тууцын гişүүд тухайн үе гүйцэх удирдлагыг эдгээр одоо шийдвэр гаргаж ажиллаж яхад ямар өөр хариуцлага оруулж ирсэн бэ гэдэг асуудал бол төрхөд тавигддаг. Тэмчээс компани тухайн хуулинд тууцын гишүүдийг өөрсдийн хөрөнгөөр хариуцлах хүлээх гэдэг одоо гол заалтыг оруулсан учраас тууцын гишүүд илүү хариуцлагатай ажиллах заашгүй шаардлагатай болдог. Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажлаас амжилт хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэнд бид компани засаглалтай холбоотой асуудлыг хөндөж үзүүллээ. Бид санхүүгийн зохицол хорооны гишүүн компани засаглалын үндэсний зөвлөлийн дарга Ган Баярыг та бүхэнд уулзууллаа.